Нийслэлийн сонгон найрхан дүүргийн харьяа Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсанбүр сум хүртэлх 29.4 км хатуу хужилттай замын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан сонирхогчдын болон мэргэжлийн дугуйчдын дунд тэмцээн зохион байгуулсан юм. Засгийн газар зам тээврийн яамнаас санаачилсан замын ажлыг Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн 2 дахь багцын хүрээнд хийж гүйцэтгсэн байна. Энэ бол 2011 оноос эхэлж Германы засгийн газраас Монголд санал болгосон энэ хөнгөлөлтэй зээлийн их усүрийг ашиглаж Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор тавигдж байгаа зам. Жаргалант Борнуур 2 суманд бол 87 км зам тавигдаад ашиглалтанд орсон. За өнөөдөр бол энэ 30 км Батсанбүр сумын одоо энэ зам бол ингээд ашиглалтанд орж байна. За энэ зээлийн хүрээнд бол нэг 3 чиглэлийн ийм 3 багц гэх юм да зам хэрэгжсэн. За Борнуурын зам байна. Энэ Жаргалан дотхон энэ Батсанбүрийн зам байна. Нөгөөх нь энэ сонгон хайрхны зам байгаа. Сонгон хайрхан дүүрэгт тавигдах. Тэр энэ замын ач холбогдол бол аль талаараа айгүй өндөр ач холбогдолтой болж ирж байгаа. За өнөөдөр бол Батсанбүр бол ерөөсөө Улаанбаатар хотын бас нэг сүүний хангамжийн чиглэлээр бол гол одоо их усүр нь болсон газар. Жилд одоо сум маань нийслэл хоттой ойролцоогоор нэг 4000 орчим тонн төмөс, нэг 1500-аас 2000 тонн хүнсний ногоо, за жилдээ 15 сая литр сүүг одоо гэж үйлдвэрлэж нийлүүлдэг ийм томоохон нийслэлийн ард тал болсон сум байгаамаа. Тэгээд энэ замаар маань одоо саяны ярьж байгаа миний энэ одоо ярьж байгаа энэ үлэмж хэмжээний бүтээгдэхүүн бол нийслэл хотын одоо хэрэгцээ төргөн хугацаанд чанартай одоо очиж одоо хүнсний хангамжийн сайжруулахад гол одоо нөлөө үзүүлнэ гэж ингэж бодож байна. Партизан Батсанбүр чиглэлийн зам нь нийслэл хотыг сүү хүнсний ногоогоор хангадаг гол нийлүүлэгчийг Төв хар замтай холбож байгаа юм. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнийг хурдан шуурхаа тээвэрлэх, улмаар тээвэрлэлтийн явцад гэмтэж муудахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа чухал ач холбогдолтой зам юм а. Бүтцийг хөгжүүлэх төслийн 2 дахь багцын хүрээнд хийж гүйцэтгсэн байна. Энэ бол 2011 оноос эхэлж Германы засгийн газраас Монголд санал болгосон энэ хөнгөлөлтэй зээлийн их усүрийг ашиглаж Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах зорилготойгоор тавигдж байгаа зам. Жаргалант Борнуур 2 суманд бол 87 км зам тавигдаад ашиглалтанд орсон. За өнөөдөр бол энэ 30 км Батсанбүр сумын одоо энэ зам бол ингээд ашиглалтанд орж байна. За энэ зээлийн хүрээнд бол нэг 3 чиглэлийн ийм 3 багц гэх юм да зам хэрэгжсэн. За Борнуурын зам байна. Энэ Жаргалан дотхон энэ Батсанбүрийн зам байна. Нөгөөх нь энэ сонгон хайрхны зам байгаа. Сонгон хайрхан дүүрэгт тавигдах. Тэр энэ замын ач холбогдол бол аль талаараа айгүй Нийслэлийн сонгон найрхан дүүргийн харьяа Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсанбүр сум хүртэлх 29.4 км хатуу хужилттай замын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан сонирхогчдын болон мэргэжлийн дугуйчдын дунд тэмцээн зохион байгуулсан юм. Засгийн газар зам тээврийн яамнаас санаачилсан замын ажлыг Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд өндөр ач холбогдолтой болж ирж байгаа. За өнөөдөр бол Батсанбүр бол ерөөсөө Улаанбаатар хотын бас нэг сүүний хангамжийн чиглэлээр бол гол одоо их усүр нь болсон газар. Жилд одоо сум маань нийслэл хоттой ойролцоогоор нэг 4000 орчим тонн төмөс, нэг 1500-аас 2000 тонн хүнсний ногоо, за жилдээ 15 сая литр сүүг одоо гэж үйлдвэрлэж нийлүүлдэг ийм томоохон нийслэлийн ард тал болсон сум байгаамаа. Тэгээд энэ замаар маань одоо саяны ярьж байгаа миний энэ одоо ярьж байгаа энэ үлэмж хэмжээний бүтээгдэхүүн бол нийслэл хотын одоо хэрэгцээ төргөн хугацаанд чанартай одоо очиж одоо хүнсний хангамжийн сайжруулахад гол одоо нөлөө үзүүлнэ гэж ингэж бодож байна. Партизан Батсанбүр чиглэлийн